За би тавлт өнөөдөр ийм хэ гаргаж нэг аргыг бол зааж өгье. За би энд өөрөө бол нэг жижиг юм уут нэгсэн байгаа. За энд бол мөнгөний карт, банк карт, тэгэл жижиг сажиг юмнууд чихвч өдрөө хийж болно. Бас ингээд энэ төлхүүрээ зүүгээд хийчих болдог. Ийм жижиг уут хийсэн байгаа. За энийг нэхэхийн тулд энэ уут болгохын тулд би эхлээд бол ийм ёроол бол нэгсэн. Энэ ёроолыг бол ингээд ийм гурвалж 100 хэлбэртэй ийм ёроолыг эхэлж нэхэд тэгээд энийг тойруулаад ингээд нэгсэн байгаа. Энэ хээ бол одоо тойруулж нэхэхэд их амархан гаргадаг ийм юм байгаа. За ингээд та бүхэндээ энийг хэрхэн нэхэх тухай бичлэг оруулж үзүүлье. За энд ямар утсаар нэхэхээр би энийг бол одоо 100% хөвөн даваа утсаар нэгсэн. Яг л угаа цэвэрлж явахд бол их амар байдаг. Угаахгүй бол болохгүй шүү дээ. За энэ угаа олчихно. Тэгээд ер нь бол би дандаа юм угаадаг угаа цэвэрлэхэд хэлбэр утсаар бол юм их дуртай яагаад гэвэл ариутгаж угааж авах чухал байдаг. За энд бол 100% одоо хөвөн даваа утас байна. За энэ 3.5-аас 4 номерын бүдүүнтэй зүгээр нэх нь. За 22-оос 23 гогцоо авахд бол 10 см өртөтэй олно гэж заасан байна. За энэ заалт бол айгүй чухал байдаг. Энэ та өөрийнхөө одоо хувийн дизайнаа зохиогоод юу нэхэх гэж байна вэ? Энийгээ тооцоолоод хэр зэрэг утас авах нь уу? Хэр одоо урт нэхвэл юу болох нь гэдгээ тооцоолоод юу нэхэх гэж байгаадаа тооцоолоод гаргаад надад тэдэн утас хэрэгтэй юм бэ. Би одоо тэр тэдийг гогцоо нэхэхэд хэдэн сантиметр болно гэдгээ тооцоолж аваад ингээд нэгтгээ. За ингээд та бүхэндээ за би үзүүлж байгаа учраас ерөнхийдөө бол маш юм хурдан аргаар бол та нарт үзүүлье да. Би ихэнхдээ бол ийм хулсан ийм модон зүүнүүдийг бол барьдаг. Яг гэвэл юм удаа нэхэд ахаар зэрэг гар хуруу их өвддөг. Заримдаа бол одоо энэ яг энэ нэг газар ингээд мэдрэлийн судсан дээр судас энэ дарснаас болоод энэ эхний 3 хуруу бол заримдаа мадаарах тэр мэдээ алдах юм байдаг учраас ерөнхийдөө энэ гарт эвтэйхэн тэгээд ийм төмөр биш зүгээр нэхвэл бол амар эрүүл мэндэд чинь бас тус. За би тавлт өнөөдөр ийм хэ гаргаж нэг аргыг бол зааж өгье. За би энд өөрөө бол нэг жижиг юм уут нэгсэн байгаа. За энд бол мөнгөний карт, банк карт, тэгэл жижиг сажиг юмнууд чихвч өдрөө хийж болно. Бас ингээд энэ төлхүүрээ зүүгээд хийчих болдог. Ийм жижиг уут хийсэн байгаа. За энийг нэхэхийн тулд энэ уут болгохын тулд би эхлээд бол ийм ёроол бол нэгсэн. Энэ ёроолыг бол ингээд ийм гурвалж 100 хэлбэртэй ийм ёроолыг эхэлж нэхэд тэгээд энийг тойруулаад ингээд нэгсэн байгаа. Энэ хээ бол одоо тойруулж нэхэхэд их амархан гаргадаг ийм юм байгаа. За ингээд та бүхэндээ энийг хэрхэн нэхэх тухай бичлэг оруулж үзүүлье. За энд ямар утсаар нэхэхээр би энийг бол одоо 100% хөвөн даваа утсаар нэгсэн. Яг л угаа цэвэрлж явахд бол их амар байдаг. Угаахгүй бол болохгүй шүү дээ. За энэ угаа олчихно. Тэгээд ер нь бол би дандаа юм угаадаг угаа цэвэрлэхэд хэлбэр утсаар бол юм их дуртай яагаад гэвэл
ариутгаж угааж авах чухал байдаг. За энд 100% одоо өн давуу утас байна. За энэ 3.5-аас 4 номерын бүдүүнтэй зүгээр нэх нь за 22-оос 23 гогцоо авахд бол 10 см өртөлтөй олно гэж заасан байна. За энэ заалт бол айгүй чухал байдаг. Энэ та өөрийнхөө одоо хувийн дизайнаа зохиогоод юу нэх гэж байна вэ? Энийгээ тооцоолоод хэр зэрэг утас авах нь уу? Хэр одоо урт нэхвэл юу болох нь гэдгээ тооцоолоод юу нэх гэж байгаадаа тооцоолоод гаргаад надад тэдэн утас хэрэгтэй юм байна. Би одоо тэр тэдийг гогцоо нэхэхэд хэдэн сантиметр болно гэдгээ тооцоолж аваад ингээд нэхтгээ. За ингээд та бүхэндээ за би үзүүлж байгаа учраас ерөнхийдөө бол маш юм хурдан аргаар бол та нарт үзүүлье да. Би ихэнхдээ бол ийм хулсан ийм модон зүүнүүдийг бол барьдаг. Яг гэвэл юм удаа нэхэд ахаар зэрэг. За одоо би та нарт нөгөө ёроолоо бол гаргачлаа. Ингээд 10 см-ыг аваад тойруулж нэхэд тэгээ өнцөг дээр нь болохоор зэрэг 2 гогцоо давхар аваад ингээд дөрвөлжин болгочтой. Тэгээ ерөнхийдөө ингээд ёроол маань ингээ бэлэн болчлоо. Ингээд энийг бол би арай өөр нэхээс нэгсэн цаатлын давхар уцнаас аваад явахаар бол энэ нэхээс гардаг арай чанга болдог. Ингээд унчихгүй ёроол нь унчихгүй болдог. Би энийг жоохон өөрөөр хийчихлээ. За ингээд та нартай цаашлуулад ингээд энэ нэхээсээ яаж гаргах тухай зааж өгье. За одоо дараагийн нэг тойрогтой үндсэн хээнийхээ суурийг гаргая. Гэхийн тулд нэг гогцоо дэш нь сул аваад энийг зүгээ сул ороогоод энэ 3 болгоно. Тэгээд энийг нэг доор ингэж аавна. За дараачих нь жоох ишлэл харагдах юм шиг байна. За энэ байдлаар за ингээд харъя. Нэг иймэрхүү хий гарч ирнэ. Яг энэ байдлаар ингээд тойруулаад. Тэг чинь энэ ёроол маань ерөнхийдөө бол нэг ийм болж ирсэн харагдаж байгаа. Тэгэхээр тойруулж нэгсээр хагаад яг эндээ хүргэнэ. За энэ дээр бас тэмдэг тавьчих болдог л да утсаар газар. Утсаа нэг ороолоо, зүгээ нэг орооллоо, дараачийнхаа хойноо холбоор орууллаа. Энэ 3 гогцоогоо зэрэг авлаа. Тэгээд дараачийнхыг нь дахиад нэг ороолоо, 3 гогцоогоо зэрэг авлаа. Орууллаа. 3 гогцоогоо зэрэг авлаа. Хооронд нь юм холбоосгүй шууд ингээд нэхэд явна. Тэгэхээр нэг иймэрхүү нэхээс гарч ирнэ. За ингээ энийгээ үргэлжлүүлээд тойр. За одоо нэг игнээ яваад ингээд хүрээд ирсэн. Ерөнхийдөө бол нэг ийм маягтай харагдаж байна. За энийг бол одоо энэ ихсэн цэг дээр холбож өгнө. Ийм талд энэ дайтлын юунаас гогцооноос аваад тэгээд шууд холбож өгнө. За энийгээ одоо ихэлсэн цэгээ тэмдэг тавьчих хэдүүлээ дараагийн эргэлтэнд бол яадаг учраас энд нь ингээд тэмдэг тавьчихна. Тэгэхээр дараагийнхаа одоо нэхээсийг гаргаж ирэхэд энэ толбох цэг маань ихэлсэн дууссан цэг маань бол мэдэгдэж эхэлнэ. Ер нь бол олон өнгийн гой өнгөтэй юм эхлэх тэмдэг тавьдаг юмнууд байдаг. Би бол зүгээр ердийн юм ашиглацдаг. За одоо нөгөө холбосон хэсгээс ингээд хэмжээ тэмдэг тавьчлаа. Тэгээд нэг гогцоо авчаад эргүүлээд тэгээд энэ гогцооноо бүгдийг зэрэг ингэж авна. Тэгээд нэг
За зүг нэг ороогоод энэ нөхөр оруулаад татлаа. Дараагийнхаа гогцоогоор орууллаа, татлаа. Ингээд 5 ийм гогцоо зүүнд нь. За энэ 5-ыгаа ингээд бүгдийг нэг гогцоонд холбоно. Тэгээд хооронд нь нэг холбоод дараачих нь мөн адилхан гэд ерөнхийдөө нэг иймэрхүү юм гарч ирнэ. За ингээд нэг тойруулаад ирээ. Дараачихын тойрогт арай өөр нэхээс. За одоо ингээд бүтэн тойроод ингээд хүрээд ирсэн. Нөгөө тэмдэг тавьсан газар дээр хэсэг дээр ирлээ. Одоо тэгэхээр энэ хэсэг дээр холбож өгнө. Нэг авчих. Тэгээ энд хэсэг маань энэ хэсэг дээр холбож өгнө. За тэгээд нэг явлаа. За нэг энэ дээр бас дахиад тэмдэгэ тавьчих дараа. Эргэлтэнд энэ дээр холбох учраас энэ тэмдэг бол чухал. За нэг холбоос явцсан. За дараагийн эргэлтэн дээр арай өөрөөр нэгдэг. Нэг зүгээ нэг ороолоо. Энэ нүхнээс орууллаа. Дахиад нэг орууллаа. Дараагийн нөхөр орууллаа. За ингээ мөн адил бүх гогцоонуудаа хамтд нь авлаа. Нэг татлаа. За тэгэхээр дараагийнхаа сүүлчийн гогцоо авсан энэ нүхтэй хамт авна. Тэгээд дараагийнх руу оруулна. За ингээ мөн адилхан 5 гогцоогоо нэг холбож өгөөд сүүлчийн гогцоо авсан нөхрийг орууллаа. Татлаа дараагийнхаа нөхөр рүү орууллаа. За энийг эндээс дараагийнх нь эхлэх учраас энэ дээр харлаа төвлөрүүлж агаад ингэж аваад за сүүлийн гогцоо авсан газараа орууллаа. Дараагийнхаас авлаа. Ерөнхий ингэ буруучлаа. Энийг бүгдийг нэг гогцоонд аваад ингэж нийлүүлж өгнө. За одоо ерөнхий зарчим бол энэ сүүлийн гогцоо авсан энэ нүхнээс дараагийнхыг аваад эхнийхээ аваад дараагийнхаас аваад ингээ 2 хий аавна гэсэн. Зүгөө ороолоо. Эндээс нэгийг орууллаа, татлаа, дахиад дараагийнхтаа орууллаа. Тэгээд энэ 5 гогцоогоо бүгдийг нэг холблоо. Тэгээд нэг холбоос яваад за дараачих дараа 1 2 гэд 5 гогцоогоо зэрэг авлаа. Нэг холбоос хийж өглөө. За нэг иймэрхүү хэлбээс гарч ирнэ. Тэгэхээр зэрэг энэ одоо энэтэй төсөөтэй болж гарч ирж байгаа биз. За одоо ингээд бүтэн игнээ яваад байгаа. За бүтэн тойрог яваад ирсэн. Нөгөө тэмдэг тавьсан эхэлдэг газар дараа ирлээ. За энэ дээр холбож өгнө. За энийг авчих эхлээд. Ингээд холбож өгнө. За нэхээс маань ерөнхийдөө бол нэг иймэрхүү харагдчих. За ингээд энийгээ цаашлуулад энэ холбочоод нэг гогцоо явлаа. Тэгээд эндээс авлаа. За энэ тэмдгийг бол заавал тавьж өгөх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ дали болдог дараагаар нь яг эхэлж байгаа газараа дараагийнхаа энэ маань одоо жигдхэн ийм өнцгтэй ингэж гарах юм бол их хөөрхөн гарна. Тэгээд би та нарт үзүүлэхийн тулд нэлээ бүдүүн зүгээр нэгж байгаа учраас нэлээ сарцгар харагдаж байгаа. Та нар өөрснөө нэхэхээр жигдхэн нарийнхан зүгээр хооронд хуцсуудаа жигдхэн чангахан шиг татаад ингээд явах юм бол
энэ их сарцгар нүхтэй харагдахгүй. За эхэлсэн үнцгээс нэгийг авлаа. Дараачийнхаа нүхнээс нэгийг авлаа. За ингээд 5 гогцоогоо зэрэг нэг гогцоонд холболоо. Нэг явлаа. Эхэлсэн цэгээсээ за ингээд тоосон цэг дээрээ явлаа. Миний зүү бол энэ модон зүү байгаа. Хулсан зүү. Би ерөнхийдөө ийм хулсан зүүнүүдээр юм нэхдэг. Энэ бол гарт их автайхан байдаг. Ер нь их юм нэхэд ингээд мэригэд нэхэд ахаар энэ хуруу өдрийг өвддөг. Заримдаа бас мэдээ алдаж бадаардаг. Энээс сэргийлэхийн тулд энэ органик модон зүүнүүд бол чухал хэрэгцээтэй байдаг. Би гурав авчваа. Зөв байсан байна. Та нар тэгээ зүүнийхээ сонголтонд бас анхаарах хэрэгтэй. Өөрт чи ямар зүү тааламжтай байна уу? Ямар зүү барихад чи эвтэйхэн байна уу? Үзэж байгаа тий. Зарим нь бол хуванцар зүүгээр бол нэгчээтэй, зарим хүмүүс их хөнгөн гоё гэд. Би бол модон зүүнд дуртай. За энэ мэтчлэнгээр ингээд тойруулаад нэхэд байна да. За ерөнхийдөө бол хээ маань нэг иймэрхүү гарч ирж байна. Тэгээ ойролцоол харагдаж байгаа гэж бодож байна. За би. За ингээд энийг нэг бүтэн тойруулаад. За ингээд бид нар тойруулж нэгсээр хагаад ийм болгочлоо. За ингээд та нар энд нэг анхаарах зүйл бол энэ тэмдэг тавьсан юугаар ерөөсөө алдчих болохгүй. Энэ дахиад эргэж ирэхдээ л энэ тэмдгээ эхнийхээ энэ гогцоонд тавиад байх хэрэгтэй. Тэгээд одоо энийг алдахгүй бол ингээ хэмжээ нь бол зөв гараад хэлбэр төрсөн зөв гардаг. За ерөнхийдөө нэг би иймэрхүү л одоо болгочлоо. Энэ хэм маань одоо ийм байна. За энийг та нар дуртай хэмжээгээрээ дээш нь урт богино янз бүрээр нэхэж болно. Би бол энийг одоо нэлээд жоох урт нэхэд би та нарт бүц дараа нь үзүүлээ да юу болох юм те. Ингээд нэг. За өнөөдрийнхөө видеог одоо ингээд дуусгая.